Монгол Улсын ерөнхийлөгч Хунагийн хүрэлцүүх зүүн Европын орнуудтай уламжлалт найрсаг харилцаагаа сэргээх эхлэлийг тавьсан түүхэн ажиллал хийлээ. Энэ удаагийн ажил нь 100-аад жилийн уламжлалт найрсаг харилцааг сэргээн батжуулж, 3 дахь хөршийн томоохон баталгаа болсон бүгд найрамдах Чех улстай Монгол улс иж бүрэн түншлэл тогтов. Ийхүү 1993 оноос хойш 32 жилийн дараа хоёр улсын харилцааны түвшин шат ахиж Монгол улсын гадаад бодлогыг тэнцвэртэй оновчтой илэрхийлсэн өргөн агуулга бүхий жишг ажиллал болсныг онцлая. Манай хоёр орны ард түмний найрамдал нөхрөл үеийн үед батчин бэхжиж Монгол Чехийн уламжлалт найрсаг харилцаа хамтын ажиллагаа үнэн мөнхөд мандан бадархалтгай. Манай хоёр улс харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх өргөн боломж байна гэдэгт итгэлтэй байна. Манай хоёр улс бол бүхий салбарт идэвхтэй харилцан ашигтай хамтын ажиллагааг өрнүүлэх боломжтой болж байна. Улс төр улаан бизнесийн бүхий салбарт одоо харилцан ашигтай хамтран ажиллах хүчний гэрээ хийцлүүд хийж байна гэж ойлгож байна. Идэвхтэй олон толгуурт нээлттэй ялангуяа инхийг эрхэмсэн гадаад бодлогыг бол тууштай явуулж явахыг зорж явах хэрэгтэй. Монгол улсын хөгжил дэвшилт гадаад таатаа орчныг бүрдүүлэхэд асар том боломжтой гарч ирж байгаа юм л да энэ ажил. Айлчлалын хүрээнд хоёр орны ерөнхийлөгч албан ёсны хэлэлцээ хийж хэд хэдэн санамж бичигт гарын үсэг зурв. Талууд нэг тунхаглал, хоёр хэлэлцээр, 3 санамж бичигт гарын үсэг зурж, эдийн засаг, хөрөнгө оруулалтын чиглэлээр хамтран ажиллагаа илэрхийллээ. Манай хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосон энэхүү түүхтэн хүрээнд Монгол улсын төрийн тэргуун бүгд найрамдах Чех улсад хийж буй энэхүү айлчлал нь Монгол Чехийн ард түмний найрсаг харилцаа хамтын ажиллагаа болон өргөжүүлэн хөгжүүлсэн харилцааны төвшинг иж бүрэн түншилд хүргэсэн ийм түүхэн ажил болж байна гэж үзэж байна. Европын үзэсгэлэн сайхан Чех улсыг монголчууд бид манай улсын 3 дахь хөрш Европ дахь ихтгэлт түншээ хэмээн үздэг бөгөөд хоёр орны харилцаа хамтын ажиллагааг бүх талаар тууштай өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө Монгол улс байд юм а. Манай хоёр улс харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлж, иж бүрэн түншлийн түвшинд хүрснээр батлан хамгаалах, аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллах боломж нэгдэж байна. Оросын холбооны улс, бүгд найрамдах Хятад ард улсын дунд оршдог Монгол улс 3 дахь хөрштойгоо харилцан ашигтай хамтран ажиллах нь чухал байна. Бид хэдийгээр газар зүүн хувьд хол оршдогч бид түншийн харилцаагаа өргөжүүлэхэд бэлэн байна. Харилцаа хамтын ажиллагааг Чехийн ерөнхийлөгчийн хувьд өргөжүүлэн бэхжүүлж, гүнзгийрүүлэхийн төлөө ажиллахдаа таатай байх болно. Харилцааны төвшинг найрсаг харилцааны төвшингөөс дээшлүүлж ахиулж иж бүрэн түншлэлийн статустай боллоо. Иж бүрэн түншлэлийн харилцааг бол тогтоож ингэж тунхагснараа манай хоёр улс бол бүхий салбарт идэвхтэй харилцан ашигтай хамтын ажиллагааг өрнүүлэх боломжтой болж байна. Хоёр ерөнхийлөгчийн айл алны талаас гарсан санал бол хамтран ажиллаж нэмэн өртөг бий болгох, эзлэн боловсруулах юм үйлдвэрлэлийн чиглэлээр хамтран ажиллая. Энэ дээр маш их том болцоо байна гэж үзэж байгаа. Тэгэхээр улс төрийн итгэлцлийн хувьд бол маш өндөр түвшинд хүрч байгаа. Тэгээ бид нар цаашдаа хувийн хвшил хоорондын харилцааг хамгийн их одоо түлхүү дэмжиж бидний одоо эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхийн боломжийг нээх ёстой гэж үзэж байгаа. Бүгд найрамдах Чех улсад одоо ажиллаж амьдарч байгаа, за мөн зорчиж байгаа, сурж байгаа иргэд маань эрх зүйн тусалцаа авах, хамгаалагдахын эрх нь үүсэж байгаа. Монгол Улсын ерөнхийлөгч хүрэлцүүхийн бүгд найрамдах Чех улсад хийсэн төрийн айлчлалын үр дүнд уламжлалт найрсаг харилцаа хамтын ажиллагааны түвшнийг шат ахиулж, иж бүрэн түншлийн түвшинд хүргэлээ. Хар хором, шин зүүн мод хотын бүтээн байгуулалт, дэд бүтэц, нийтийн тээвэрт хөрөнгө оруулалт татна. Чехэд амьдарч байгаа 14 гаруй мянган иргэнийхээ эрх ашигыг хамгаалах чиглэлээр илүү нэгт хамтарч ажиллахаар тохиролцлоо. Элгээлт 2100 тэтгэлэгт хөтөлбөр тэнцсэн оюутнууд Чехийн их дээд сургуульд суралцах боломжийг улам бүр нэмэгдүүлв.
ирсэн 4 хүүхдтэй байна. 3 нь болохоор бүх хичээлээр онц гарсан. Тэгээд агийнхаа шилдэг бас гээд сургуулиас авч шагнал авч. Энэ хүүхдүүд бол дараагийн Монгол улсын урт хугацааны бодлого, бүсчилсэн хөгжлийн болон хөгжлийн болгоод том мега төслүүд дээрээс нь бас орон нутгийг хөгжүүлэх энэ чухал хүний нөөцийг бол бүрдүүлэх, цөм хүний нөөцийг бүрдүүлнэ. Төрийн айлчлалын үр дүнд Алсын хараа 2050-ыг Чехийн стратегийн төлөвлөгөө 2030 хөгжлийн бодлоготой уялдуулна. Тэрбум мод хөдөлгөөн болон Европын холбооны ойн түншлийн хүрээнд хамтран ажиллана. Хүнсний хувьсгал, цагаан алт хөдөлгөөний хүрээнд идэвхтэй хамтран ажиллаж, хүнс хөдөө аж ахуйн газар тариалангийн салбарт дэвшилтэд техник тоног төхөөрөмж нэвтрүүлнэ. Малын гаралтай түүхийд бүтээгдэхүүнийг Европын зах зээлд гаргана. Балентологийн олон улсын үндэслэн хамтран зохион байгуулахаар тохиролцлоо. Монгол улс, Чех улстай энэ айлчлалын хүрээнд харилцааныхаа түвшинг ахиулж, иж бүрэн түншлэлийн харилцаатай болохоор маш өргөн цагаатай юм айлчлал болж байна. Түүхэн айлчлал болж байна. 2021 оноос хойшлогын байдлаар 1000 гаруй одоо бизнес эрхлэгчид болон баялаг үтээчдийг төрийн ажлын одоо бүрэлдэхүүнд авч явж байна. Төрийн ажлын хүрээнд бол Монгол Чехийн бизнес форум болон бизнес to бизнес буюу аж ахуйн нэгж байгууллагууд хоорондын хамтын одоо уулзалтуудыг зохион байгуулах гэж байна. Монголд бүтээгдэхүүн хийж байгаа үйлдвэрүүд бас Польш болон Чех улсуудад бараа бүтээгдэхүүнийг гаргах олон улсын зах зээл бас 3-р, 4-р улсыг нээх боломж болцоог бас эрэлхийж хайж бас явж байгаа. Бүгд найрамдах Чех улсад хийх төрийн айлчлалд Монгол улсын 70 орчим аж ахуйн нэгжийн 100 гаруй бизнес эрхлэгчид оролцож байна. Хоёр улсын харилцаа хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах түүхэн айлчлалын гэрч болохоор үнэртний түүхт Европ ТV-ийн зүрх болсон Праг хотод бид хүрэлцээрлээ. Одоо хөлс ерөнхийлөгчийн айлчлалын хамгийн гол нь бол бизнес эрхлэгчдийг тодорхой салбараар төвшингээр бүгдийг нь хамруулж авч яваа. Тухайн бизнес эрхлэгч өөрийнхөө хэмжээ хүрээ чиглэлээр Чех Польш улсын бизнестэй шууд холбоо тогтоож байгааг онцлог гэж бодож байгаа. Ерөнхийлөгчөд дагалдаад явж байгаа бизнесийн гэдэг бол одоо тухайн улстай бол одоо тодорхой хэмжээний нэр хүндтэй ажлын байр суурь олчихсан ийм компаниуд байдаг. Хамтын ажиллагааг өргөжүүлэх боломж юу байна? Туршлагаас танилцсан да. Төрийн тэргүүний ажлын хүрээнд Чех Монголын бизнес форум зохион байгуулагдаж, хоёр улсын төрийн тэргүүн нар оролцов. Энэ бол бизнес форумын ач холбогдлыг өндрөөр өнөж буй хэлтгсэн үйл явдал байлаа. Чех улс нь бол Европын холбооны хамгийн одоо томоохон эдийн засгтай улс орнуудын нэг. Олон улсын зах зээлд ингээд нэвтрэх тэр дундаа Европын холбоо руу Чех улсаар ингээд дамжин нэвтрэх транзиттэй болон шууд экспортыг нэмэгдүүлэх ийм асар боломж нэгдэж байна. Ерөнхийлөгч болон Чехийн ерөнхийлөгч өөрийн биеэр энэ бизнес форумд ирж оролцож байгаа гэдэг чинь бас бизнесүүдэд их дэмжиж байна те. Энэ салбарт бас хамтран ажиллана гэдэгт бол маш их итгэл төрүүлж байна. Одоо Монголоос бол бизнесийн том бүрэлдэхүүн надад олон компаниуд оролцож байна. Дор өрнөл одоо Чех улстай одоо бизнесийн салбарт хамтарч ажилладаг компаниуд оролцож байна. Чех улстай бас хамтран ажилладаг.
одоо тэр чейх улсаас бол би өшөө одоо хамтын ажиллагаагаа өшөө одоо олон төрлөөр өргөжүүлэх, тэлэх ийм зорилготой ирсэн. Хөдөө аж ахуй буюу хөнгөн үйлдвэрлэлийн салбарт хамтарч ажиллах зорилготой бизнес форумд оролцож байна. Тэгэхээр энэ эрчим хүчний салбар ялангуяа энэ нүүрсний одоо уурхаануудын шинжил байгаль орчны асуудал дээр нэлээд тийм одоо чухал туршлага судлах, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх энэ тал дээр нэлээд тийм үр дүнтэй уулзалтууд хийгээ явж байна. Багнуур Шивээ аваагийн уурхай 4-р захиргааж танц жилдээ нэг 4 сая 500 мянган тонн нүүрс төлдөг. Тэрний чанарын шинжилгээг илүү өндөр нарийн түвшинд одоо секундын наривчлалтаагаар тийм өндөр технологиор хийх технологиг судлах бизнес уулзалтууд хийх гэж ирсэн байна. Чех улс Монгол улсад ашигт малтмал технологи, тээвэр эрчим хүчний салбараар хамтарч ажиллаж болно. Хувийн бизнес эзэмшлүүд улсын ерөнхийлөгчүүд ингээд уулзж байгаа, ингээд харьцаж байгааг харахлаарэ үнэхээр энэ ирээдүйтэй юм байна гэж харж одоо илүү ихтэй болно. Баялаг бүтээгчид, үндэсний үйлдвэрлэгчид, хөл хөдөө аж ахуйн салбарын 75 аж ахуйн нэгжийн 100 гаруй төлөөлөгчид нь гадаад эдийн засгийн бодлогын хүрээгээ тэлж хэд хэдэн гэрээнд амжилттай гар үсгэж зарлаа. Форумын төгсгөлд хоёр улсын бизнес эрхлэгчдийг холбосон B2B уулзалт болж, энэ үеэр Монголын бизнес эрхлэгчид 6.3 сая Америк долларын хамтын ажиллагааны гэрээг амжилттай байгуулсан юм. Өмнөгов аймгийн нисэх буудлыг 4 ED буюу Boeing 787 маркийн онгоц буулгах одоо хүчин чадал бүхий нисэх буудлын судалгааг Чех улсын одоо энэ экспертүүдтэй хамтран одоо энэ эхлүүлэх санал бичгийг зурж байгаад бол маш их баяртай байна. Талхчгар улсад компани 20 гаруй жилийн түүхтэй одоо хамтран ажиллаж байгаа. J-Group компанитай ингээд гэрээ байгуулж байна. За J-Group компани бол Талхчгар улсад компанитай 2005 оноос хойш хамтран ажиллаж байгаа. Одоо 10 дахь одоо төсөл амжилттай хэрэгжүүлэхээр энэ хүү одоо гар үсгийг зурж байна. Бид Далгачгар компанитай 20 жил хамтран ажиллаж байна. Хамтран ажилладаг туршлага байгаа. Тиймээс Далгачгар компанитай цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр гэрээ байгуулж байна. Хамтын ажиллагааны хүрээнд бид нарийн бомбны үйлдвэрийн шинэ технологиг нэвтрүүлнэ. Уулуурхаан тоног төхөөрөмжийг үйлдвэрлэдэг. Уулуурхаан тоног төхөөрөмж дотор хамгийн гол нь ботлуурын тоног төхөөрөмжийг хийдэг. Ботлуур шигшүүр гэсэн тоног төхөөрөмжийг хийдэг. Манай Монгол улсад одоо маш хэрэгцээтэй, маш чанартай тоног төхөөрөмжийг хийдэг. Хийхээр зорж, ажиллахаар зорж байна. Гар үсгийн явдал бол бидний үйл ажиллагаа Монгол улсад төслөө хэрэгжүүлэхэд Монгол улсын эрүүл мэндийн салбарт ажиллахад бид таатай байна. Яг тэгвэл манай компани бол дэлхийд одоо нэрээд одоо алдартай болсон бүтээгдэхүүн үйлдвэрлэлээр бид маш таригдсан компани маа. Чех Монголын бизнес форум хоёр орны бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, бизнесийн шин түнш олох, хөрөнгө оруулалт татахад чиглэсэн чухал үр дүнтэй арга хэмжээ болж өндөрлөлөө. Чех Монголын бизнес форумын үр дүнд Монгол-Чехийн худалдаа аж үйлдвэрийн танхимуудын хоорондын үйл ажиллагааны төлөвлөгөөнд хоёр орны танхимуудын ерөнхийлөгч Төрөөд Эснэг Зайчих нар гарын үсэг зурлаа. Монголын бизнес эрхлэгчид 6.3 сая $, дүнтэй хамтран ажиллах гэрээ байгуулав. Монголын 10 гаруй компани бизнесийн шин түнш олж хамтран ажиллахаар болов. Монголын иргэний нисхийн ерөнхий газар бүгд найрамдах Чех улсын Транскония Electric Systems компанитай 100 сая еврогийн гэрээ байгуулав. Төрийн тэргүүний ажлын хүрээнд зохион байгуулагддаг чухал арга хэмжээнүүдийн нэг бол баялаг бүтээгч бизнес аялал байдаг. Энэ удаагийн бизнес аяллаар бүгд найрамдах Чех улсын томоохон 3 үйлдвэртэй танилцлаа. За бид бүхэн маань очсон улс орондоо тухайн улс орныхон үйлдвэржилтийн хөгжил зэтгэлэлтэй энэ бас шинэ технологитой танилцдаг ийм уламжлалтай. 108 жилийн түүхтэй махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Костлики Юзенины үйлдвэр.
Дус үйлдвэр нь хоногт 150 тонн мах боловсруулах хүчин чадалтай. Энд үхэр гахаа махаар 800-аад нэр төрлийн бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, дотоодын зах зээлийн 50%-ийг дангаараа хангадаг. Үйлдвэрлэсэн нийт бүтээгдэхүүний 80%-ийг дотооддоо нийлүүлдэг бол 20%-ийг Европын орнуудад экспортлдог байна. Чех дотроо нэг номерт ордог том үйлдвэрийн компани. Түүхэд болохоор үхрийн мах, гахаа мах байдаг. Монголдо бол хамтарч ажиллахад бол би бэлэн байна. Би 2018 онд Чех улсад ирж энэ үйлдвэрт ажилд орсон. Махан бүтээгдэхүүн хямны үйлдвэр байгаа. Тэгээд энд одоогийн байдлаар ерөнхийдөө бараг цагаар 200-аад монголчууд ажиллаж амьдардаг. Манайх одоо Монголоос гэрээ игээд ирж байгаа хүмүүстэй нийтийн байраар хангадаг үйлдвэр. Ер нь бол залуучууд маш их байдаг. Гэр бүлтэйгээрээ ингэж төвлөрч амьдрах нь айгүй их байдаг. 108 жилийн түүхтэй үйлдвэр гэдэг бол олон зүйлийг даваа туулсан байгаа. Бидний хувьд гэсэн үйлдвэрлэгчийн хувьд бол энэ даваа туулсан зүйлийг заавал өөрсдөө биеэрээ туулах гэхээс илүүтэйгээр нэгэнт туулсан замыг төрүүлж мэдээд тэр алдааг давтахгүйгээр өөрийнхөө үйлдвэртээ нутагшуулах боломжуудыг олгож байгаагаар их давуу талтай байна. Тэгээ бид нар яг ялцч өөрсдийнхөө зах зээлийг хөгжүүлэхийн тулд одоо энэ гадны ялангуяа Европын улсуудаас суралцах нь ялангуяа тэр тусмаа хөдөө аж ахуйгаараа их бид нартай ойролцоо улс орнуудтай танилцах нь бол их чухал байлаа. 100 жилийн түүхтэй бүгд найрамдах Чех улсын хамгийн том давууны үйлдвэр Nova Mosilana. Дус үйлдвэр нь жилд 9 сая метр давуу үйлдвэрлэх хүчин чадалтай. Их компани захиалгын дагуу манай одоо энэ үйлдвэр Nova Mosilana болвол үйлдвэрлэдэг. Манай үйлдвэрийн их компани болохоор 180 жилийн түүхтэй. Манай үйлдвэр бол ингээ бүх одоо бид нартай хамтарч ажиллах хүссэн бүх хүмүүст бол манай хаалга нээлттэй байгаа. Nova Mosilana энэ үйлдвэрт одоо 16 оны 9 сарын 1-ээс эхэлж ажилд ороод 9 жилдээ ажиллаа явж байна. Тэгээд манай үйлдвэр бол ерөнхийдөө монголчуудтай бол маш ээлтэй. Одоо манай энэ үйлдвэрт ерөнхийдөө бол нэг 50 гаруй монголчууд байгаа. Nova Mosilana гэдэг үйлдвэрт бол одоо нийт 10 жил ажиллаж байна. Цаашдаа ингээд Монголдо ийм үйлдвэр өшөө илүү олон болгож одоо монгол хүмүүсээ ажлын байраар хангаасаа гэж хүсэж байна. Бид бүгдийн хувьд бол бас л одоо Монгол улсын давууны үйлдвэр байх ёстой. Биднэрт бол одоос түүхийд бол байна. Тэгэхээр тэрийг яаж боловсруулж ашиглах уу? За тэгээд аль бол доктортой яаж үйлдвэрлэлийг явуулах уу гэдэг дээр бол бас л бодох ёстой юм байна. Тоон байгуулалт, үйлдвэрийн хэмжээ, тэр техник технологийн одоо байдал бол үнэхээр одоо бүр өндөр түвшинд гарсан дэлхийн нэртэй брэндүүдийн хувцсны дагавыг үйлдвэрлэдэг ийм компани байна. Зүгээр энэ чэнэс ингээ харахад яагаад ийм том үйлдвэрүүдэд, яагаад энэ том брэндүүдэд Монгол ноолуураар бид нэр Монгол ноолуураа авчираад юм хийж болохгүй гэсэн сэтгэл бол төрж байна л да. Чехийн хамгийн том шууны махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Vodnanski Kurji үйлдвэртэй бизнес эрхлэгчид танилцлаа. Жилд 60 сая дахиа 4 сая галууны мах бэлтгэн дотоодын иргэдийн 95%-ийг хангадаг. Нийт үйлдвэрлэлийнхээ 50 орчим хувийг Европын орнуудад экспортлдог. Өнгөрсөн онд манай үйлдвэр 340 сая $, ашигтай ажилласан байна. Бидний хувьд Монгол бизнес эрхлэгчтэй хамтран ажиллахдаа үргэлж таатай байх болно. Миний хувьд одоо ерөнхийдөө бол жил гарна ажиллаж байна. Манайх болохоор шинэ үйлдвэр болохоор ажиллах нөхцөл бол тааламжтай. Бүх юм шинэ. Тэгээд байршлах байр нь нөгөө нэг үйлдвэрийн байртай. Үйлдвэрийн байранд нь хөнгөлөлттэй өнөр амьдарцгаадаг. Бүрэн автомат 2 жилийн өмнө ашигланд орсон ийм сайхан үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаад явж байгаа. Монгол улс удахгүй одоо үйлдвэрчсэн сайхан улс болохын төлөө гадаад улсад жигсэн Монгол улсын ерөнхийлөгч ажиллахтаа одоо үйлдвэр аж ахуйн нэгжүүдтэй танилцуулж хамтын ажиллагааг идэвхжүүлдэг ийм томоохон ач холбогдолтой байгаа. Маш сайхан үйлдвэр байна. Хүчин чадлын хувьд
орчин үеийн технологийн үнэхээр үсэргүүд дэвсэн сайхан үйлдвэр байд юм байна. Үйлдвэрлэл хөгжсөн орны сайн туршлагаа суралцах бизнес аяллыг Франц, Вьетнам, Лаос, Узбекистан, Туркменстан, Түрк зэрэг орнуудад амжилттай зохион байгуулсан бол энэ удаа бүгд найрамдах Чех улсад өргөн цар хүрээг хамруулан зохион байгууллаа. Айлчлалын хүрээнд Монгол улсын ерөнхийлөгч Хүрэл Сүх, бүгд найрамдах Чех улсын ерөнхийлөгч Питер Паул нарын ивэл доор Чехийн үндэсний музейд Чингис хаан олон улсын үзэсгэлэнг нийтэд толилоллоо. Мөн Чингис хаан одонд Монгол улсын соёлын элч Морин хуурын найрал хөгжим Чехийн ерөнхийлөгчийн ордон Прагийн шилтгэнд Монголын сайхан орон тоглолтоо толилуулав. Миний хувьд бол холбооны бүгд амьд Герман улсад амьдардаг. Тэгээд Германаас пүүж зорж үзлээ. Тэгээд сайхан Монгол дээл хуцаа өмсөөд Монголынхоо өв соёлыг одоо дуу хөгжмийг ингэж үзсэндээ маш их баяртай байна. Монголын хөгжмөөс одоо Монголын өргөн үр думтал, Монголын байгаль бүр төсөөлөгдөж байна. Сайхан тоглолт болсон. Манай улс зүүн Европын улс орнууд руу зах зээлээ дэлгэхэд Чех улсын газар зүүн байршил болоод уламжлалт нөхөрсөг харилцаа, эдийн засаг, бизнесийн өргөн түншлэл чухал ач холбогдолтой. Тиймдээ ч энэ удаагийн төрийн айлчлал Монгол Чехийн найрамдалт харилцааг шин шатанд гаргаж худалдаа, эдийн засаг, боловсрол, соёлын хамтын ажиллагааг өргөжүүлсэн өргөн агуулга бүхий түүхэн айлчлал болж өндөрлөлөө.